Тэр таны хувьд юу ямар байр суурьтай байна вэ? Шатхууны одоо ер нь харамсдал таны хувьд очролж үзгүй нөхцөл байдлаа танилцсан уу? Шатхууны хувьд бол хөдөөгөр бол тасраад их удаж байгаа шүү дээ тий. Манай орон нутгаа сонгогдсон гишүүд ч гэсэн байнгын асуудлыг бид улсын хурлын гишүүдийн хэмжээнд за цайдаас мэдээлэл авах хэмжээнд энэ байнга анхаарж байгаа. За нийслэл Улаанбаатар хотод ч гэсэн шатхууны одоо түгээлт маш хангалтгүй бид бүгдээрээ л адилхан 2-3 цаг очирчж авна. Эсвэл очирлоод авч чадахгүй асуудлууд байгаа. Гишүүд ч гэсэн ингэж байгаа. Энийг одоо асуудлуудыг тавьж бол мэдээлэл яг хизээ энэ шатхууны түгээлтийн асуудал сайжрахаар байна. Юун дээр байна гэдгийг бол авж байгаа. Тэгэхээр энийг бол одоо хэрэгжилтийг хангаж байгаа салбарын яам байна. Хилцээрийн асуудал хэр төвшинж явж байна. Хугацааны хувьд хизээ сайжрах чинь гэдэг мэдээллийг нээлттэй ил тод иргэдтэй өгөөд явах хэрэгтэй болов гэсэн ийм байр суурьтай. Өнөөдөр Монгол Ардын намын бүлгийн хурал дээр бас иргэдийн энэ тавьсан шаардлагын дагуу хуралдгүй. Бүлгийн хурлаар хамгийн ихний асуудал яг таны хэлсэн энэ татврын багц зүйлийн одоо өөрчлөлтийн асуудал байлаа. Татврын асуудал, багц зүйлийн асуудал бол нийгмийн даатгалын шимтгэлийн одоо шинжилгээний асуудал бол иргэдийн хамгийн хүлээж байгаа. Иргэд бол аж ахуйн нэгжүүдийн хамгийн хүлээлттэй байгаа асуудал манай энэ одоо хамгийн нийгэмдээ дарамт учруулж байгаа, шинжил шаардж байгаа хоёр асуудал. Хаварч гэсэн энэ асуудлыг бид нар бас уг нь бол хилцэжсэн. Харамсалтай нь улс төрийн одоо энэ өөрийнх нь динамик одоо ажил хэрэг хийх боломжийг хааж хавар бол одоо нэлээд чамбай уг нь цагийн амтай улсын хурал дээр гарсан татврын багц зүйлийн ажлын хэсэг хамтарч ажиллаад төслүүдэд бэлэн болгоцсон байсан боловч одоо л улсын хурлаар орчих гэж хилцэж байна. Гэхдээ нийгмийнхаа иргэдийнхаа хүлээлтэнд хүрэх нэг өөр одоогийн нөхцөл байдлаа үнэн бодит байдлаа тайлагнаад энэ хэмжээнд л хийж чадах нэ гэдэг бас нэг өөр байна. Тэгэхээр энийг бүлгийн хурлаар ихний асуудал болгож хилцэж байгаа. Иргэдийн хувьд бол одоо цалин бага байгаа. Гэхдээ үүнээсээ 45%-ийг татварт төлж байгаа. Гэхдээ энэ төлсөн татвар нь иргэддээ одоо хүртээмж болж ирж чадахгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээгээ ч авч чадахгүй нөхцөл байдалтай ингэж байна. Энэ дээр одоо бас ямар гарц гаргалгаа шийдэл гаргах болоо. За мөн татвараа төлж дийлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн одоо дансыг хааж байгаа нөхцөл бол бас нэлээд хэцүү байдалд орж байна. Татвар бол мэдээж яг альч төрийн хувьд бол байдаг тийм. Иргэний хувьд ч аж ахуйн нэгжүүдийн хувьд гол нь энэ татвар өөрөө зориулт нь яаж зориулагдж байна, ил тод байдал нь хариуцлага нь яаж ийн гэдэг дээр л иргэд маань бухимдаад байгаа шүү дээ. Өөрсдийнх нь амьдралд үр нөлөө төлж байгаа татвар нийгмийн даатгалын шимтгэл нь үр нөлөө үзүүлэхгүй байгаа болохоор бухимдаж байгаа. Тэгэхээр тэр нөхцөл байдлыг сайжруулах тал дээр тэр бол бидний үүрэгтэй анхаарах ёстой хууль тогтоомжийн хүрээнд, тогтолцооны хүрээнд татврын системийн бүрэн зураглалаа бид нар хийж чадж гэнэ үү? Одоо тулгамж байгаа асуудлаа шийдэнгээ 5 жилийн дараа 10 жилийн дараа хаашаа явсан байх ёстой гэдгийг бид нар цогцоор нь харж авах ёстой. Яг энэ одоогийн нөхцөл байдалд инфляц маш их өндөр байна. Манай Монгол улсын эдийн засгийн өөрийнх нь бүтцээс хамаарат авж байгаа цалиныгийнх нь үнц нь бол буурж байгаа. Эндээ ч гэсэн худалдаа авалтах чадвар нь багасж байгаа учраас мэдээж бухимдж байгаа. Тэгээ энэ ч бол өөрөө макро эдийн засгийн хувьд бид нар тэгвэл ямар бодлого барих ёстой вэ гэдэг асуудал дээр турж байгаа. Тэгэхээр энийг бол одоо өнөөдөр тулгамдж байгаа аж ахуйн нэгжүүдийн дансыг хаах чинь энийг бол бид нар хууль тогтоомж шинжилээд байд юм уу? Эсвэл одоо энэ чиглэлийг нь болиулах талаар ч юм уу шийдэж чинь цогц хүрээндээ мэдээж дахиад 5 жилийн дараа 10 жилийн дараа ийм асуудалтай байхгүй тул ямар шинжилгээ өөрчлөлтийг хийх ёстой вэ гэдэг асуудал дээр бас улсын хурал илүү анхаарч ажиллаж байгаа гэдэг хэлмээр. Дэд сайдын асуудал дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Сөрөгчний зүгээс бол одоо энэ асуудлыг эргэж харахгүй засгийн газрыг огцруулна гэдэг юм мэдэгдэж байна. Яг хөө дэд сайд нарын асуудал бол ингэж боддیں۔ Өмнө нь ер нь бол дэд сайд гэхээс илүү бид нар төрийн данхар бүтцийг ярих ёстой. Энийг бол улсын хурлаас удаа тараал бас тавьж байгаа. Яг үннийг хэлэхэд бол 2024 онд хамтарсан засгийн газар байгуулагдаад за олон намын нөгөө нөхдүүдийнхаа ажил хөдөлмөрийг одоо ажил хөдөлмөрөөр хангах гэдэг юм уу асуудлаас болоод нэлээд данхар бүтцтэй болсон, олон яамтай болсон, олон портфолио сайттай болсон. Тэгээ шингээж чадахгүй болохоор төрийн өмчт компаниуд дээр бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг маш тийм данхар бүтцтэй болсон. Тэгээ үндэсний хороод гэх тээ. За үндэсний хороодуудаа нэлээд цөөллөө. Одоо энэ төрийн өмчт компаниуд дээр байгаа бүтээмж хяналтын менежерүүдэд цөөлөх асуудал яригдж байгаа. Үүнтэй зэрэгцээд дэд сайд гэдэг албан тушаал яг байх хэрэгтэй байна гэдээ гаргаж ирж байгаа. Тэгээ ер нь бүтээмжийн менежер томилоод бүтээмжтэй болж байгаа аж ахуйн нэгж төрийн өмчт компани байхгүй гэж бодож байна. Хяналтын менежертэй болоо хяналтаа явж байгаа төрийн өмчт компани байхгүй гэж бодож байна. Төрийн өмчийн компани гэдэг бол төсвөөс тусдаа юмаа гэж зарим хүмүүс ярьж байна. Үгүй энэ бол төсвөөс гадуурх төсвийн хуваарлтын том хэрэгсэл болцсон гэдгийг хаана мэдж байгаа.
Тэгэхээр энэ бол адилхан асуудал төр бүтээмжтэй байх асуудал төр. Дизайдын хувьд бол ер нь улс төрийн ийм албан тушаалтан байх ёстой гэдэг байр суурьтай гэдэм би. Бусад улсууд ч гэдэг байдаг. Энүүгээр дараагийн залгамж халаа, хүний нөөцөө бэлдэх, за мөн одоо ажлын уялдааг бас улс төрийн албан тушаалтны хувьд хангах гэдэг ийм олон ач холбогдол байдаг. Зүгээр хувь хүний хувьд бол 16 яам биш, 8-аас 10 яамтай. Тэгээ яам одоо сайд дизайнтай байх нь хамгийн зохистой гэж үздэг. Тэгээ цаашаа тэр чиглэл рүүгээ яваасаа гэсэн ийм байр суурьтай байна. За баярлалаа. За баярлалаа.